Сайн байцгаана уу залуусаа. Викинг сурлалынхаа 5 дугаар бүлгийг эхлүүлэхээр шийдлээ. Өмнөх бүлэгт Рагнар Лодброк хөхөж түүний хөвгүүд Весекс болон Нортумбриа руу довтолж Айла хаан Эгберт нарыг алж өшөөгөө авсан ч хоорондоо эвдрэлцэн Ясгүй Айвар өөрийн төрсөн ах могоонуудад Сегвардыг хөнөөснөөр төгссөн. Ийхүү 5 дугаар бүлэг маань Сегвардын оршуулгаар эхэлж байна. Айвар ах нартай хандан тэр өөрийнхөө амнаас л болсон. Би алъя гэж бодоогүй л гэж байна. Бьорн харин энэ бол Үбэгийн шийдэх хэрэг. Тэр бол та нарын том ах. Миний хөв тавилан намайг яаруулж байна. Би газар дундын тэнгис рүү хаалбтаантай хамт явна гэхэд Харалт хаан тэгвэл би Категатад очиж ээжд чинь ялалтын мэдээг дуулгая гэд өөрийн дүү Хаалбтанаас яагаад надаас тусдаа явах гээд байгаа юм гэхэд дүүн таны мөрөөдөл бол бүх Норвегийн хаан болох. Харин минийх бол өөр. Гэхдээ хаанч байсан арайг чинь даан шүү ах минь гэд хөдлөх боллоо. Үгсэн Эгберт хааны ордонд Хэгмунд нэртэй нэгэн эр цэргүүдийн хамт ирж байх бөгөөд хааны цогцыг олон оршуулж бурханд залбирал үлдэв. Бас Эгберт хааны викингчүүдэд өгсөн газар эзэмших бичиг хүчингүү гэдгийг мэдэж авлаа. Флоки маань явах гээд ганц хүний зав хийж байхад нь Айвар хурж очоод би таныг явуулмааргүй байна. Христийн шашинтнуудтай тулалдахад та хэрэгтэй гэж гуйсан ч Флоки хариуд нь би эндээс явхаас өөр сонголтгүй. Эргэлдэх давлгаа эрчилсэн салхины заасан зүгт бурхтын талаар явнаа л гэж байна. Шинхэн хаан Айтел бүлэв хатан жүүдэт нар нэг бөглүү газар толгой орогдох боловч хүү Альфред нь өвчин чаналж өглөөд болжээ. Бидний хийсэн гэм нүглийн төлөөс ингэж бууж байна гэж Айтел бүлэв хэлэхэд эхнэр нь алгадаад ав. Хааныгаа шүү дээ. Флоки маань замд гарахад бэлэн болжээ. Нөхдүүд очиж сүүлчийн удаа ятгсан ч тусыг эс болов. Айвар түүнд хандан таач өстой тэнэг юм да. Аавд хэрэгтэй байсан шиг бидэнд хэрэгтэй болох үед тухтаалаа. Өөдгөө хулчгар гэхэд Флоки чаддаг юм бол босож зогсож байгаад наад үгээ хэл бандмин гэд хоёул инээмсэглэлээ. Ийхүү зав хурлаач Флоки бурхтад замаа даатхан аяллаа эхлүүлж бүх викингчүүд түүнд хүндэтгэл үзүүлэн гүдэж мордууллаа. Үбэ дүүнэртээ хандаж бид Эгбертийн өгсөн газарт суурингаа байгуулж доктор сууршилт бай гэхэд Айвар өөр бодолтой байлаа. Бид их армийг тарааж болохгүй. Давуу хүчтэй байгаа дээрээ Англиг бүрэн дарж авъя. Йорк гэж том хот байдаг гин. Тэрийг нь эзэлж авах нь зөв гэхэд Вицерк түүнтэй санал нэгдлээ. Энэ Хэгмунд хамаг гэгчээр 5 дугаар бүлэгт нэлээн их гарах шинжтэй шүү. Эгбертийн шарилд мөргөөд буруу номтнуудыг хөөн, өшөөгч нь авна, дайныг үргэлжлүүлнэ л гэж байна. Викингчүүдийн арим Йорк хотод төхөн иржээ. Баяр ёслолоо тэмдэглэх үедээ тэд сунар сэрэмжээ алддаг гэж Үбэ хэлээд тэр үед нь довтлохын тулд 2 хүүг барьцаалан 3 хоногийн дараа их эзний баярын өдрийг тэмдэглэнэ гэдгийг мэдэж аваад тэр 2 бацаанаар өргөл өргөөд Йорк хот руу дайрав. Хотын хаалгыг Хялбархан онгойлгон орж очоод дөрмийн дагуу хядалгаа хийлээ. Сүмдөө мөргөл хийж буй англичууд дээр орж очоод хаагаа ханзартал завчин хамгал алт эрдэнсийг нь тонож авлаа. Дараа нь Санвартанг нь барьж аваад зэрлэгээр хөнөөгөөд моринд чирч одов. Нөхдүүд бүр ядартлаа хүн алжээ. Ах トゥ нарынхаа төлөө тогтоо илгэж байна. Энэ үед Категатад юу болж байгааг харцгаая. Үгсэн гэж бодож байсан Торвич нь бүр амьдаар барах уу? Том хүү Гүтрүүнтэйгээ хамт бэлтгэл хийж байна. Энэ Гүтрүүн гэдэг чинь 1 дугаар бүлэг дээр хөгтөг Ярл Бьоркийн хүү шүү дээ. Яг энэ үед нь Харалт хаан хурж ирлээ. Таны хүүгээр удирдуулсан арим ялалт байгуулж Рагнарын өшөөг авлаа гэж болсон бүхнийг хэлэхэд Лагертай хариуд нь та үүнийг дуулгах гэж биш. Сорвин нүртэй нөхөртэй арх ударгаар хутгалах гэсэн бослогч нь амжилттай болж уу гэж харах гэсэн бидтэй гэхэд Харалт намайг алвал ал гэд илдээ аялаа. Нөгөө Хэгмунд хам гэгч чинь одоо сэлмнийхээ ирийг шалгаад байгаа юм уу? Яагаад байгаа? Илирээд байж вахт нэг цэрэг ирээд викингчүүд Йорк хотыг эзлэн авсан мэдээг дуулгалаа. Харалт хааныг дөнгөлөөд хөөхөн цараатай болгочихжээ. Лагертаа орж ирэхэд би тэр үед нэг хүүхэнд хайртай байсан учраас бүх Норвегийн хаан болохын тулд чиний суудалд санаархаж байсан ч тэр үүнийг хүлээлгүй өөр хүнтэй гэрэлсэн болохоор би алчихсан. Тиймээс одоо надад хаан болох шаардлагагүй. Анд нөхөд болж хамтран зүтгэе. Бьорныг байхгүй Рагнарын хүүгүүдээс чамайг хамгаалах болно. Хариуд нь хоёулаа дэр нэгтгий гэж авч байна. Лагертай харин зөвшөөрч юу яач юу ч болчих доо. Йорк хотыг эзлэн авсныгаа дараа Айвар бүр өөрийн хамгаалагчтай болжээ. Тэд нар нь Үбэ хүртэл зогсоогоод уурлуулчихлаа. Айвар дээр очоод чи өөрийгөө юу гэж бодоо? Бид гурав хамтдаа удирдах ёстой гэхэд би бол эрэмдэг. Та нарын төвшөнд хүрэхийн тулд би илүү хичээх хэрэгтэй л бас шивээс хийлгүүлж байх юм аа. Лагертаагаас болсон зүйлсийг сонссон найз охин нь бол Астрид уурлан гарч явхад замаас нь Харалт хаан барьж аваад сутан одлоо. Түүнийг өөрийнх нь хэрчүүд сулалсан байжээ. Харалт Астридд хандаж би энэ газрыг эзлэж авмаар байна. Бүх Норвегийн хаан болохын тулд надад хатан хэрэгтэй. Энэ улсын хамгийн хүчрэг эмэгтэй болмоор байна уу гэж асуулаа. Манай хүүхэн яадаг л бол тоо.
Хэгмонд хамбын цэргүүд Йорк хотод тулж иржээ. Тэд бол ад зэтгэрээс ялгаагүй амьтад. Бид ялах нь гарцаагүй. Айтал хаан энд байхгүй нь харамсалтай гэж байна. Харин энэ үед хаан Айтал Жүүдэд хоёр хүүгээ яаж идгээх тал дээр аргаа барж байна. Хүүн яг л галзуу солиотыг мэддэхгүй болжээ. Голын усанд унаж живжбүү хүүг хаан очин уснаас гаргаж амийг нь аврав. Ухаан орсон даруйдаа хунтаж Альфред бид Йорк руу явах ёстой. Ард иргэд маань викингчүүдтэй тулалдаж байгаа. Тэд танаар дутаж байна гэж хаанд хэлсэн тул Айтал цэргүүдэд дагуулan хөдөллөө. Манай Флоки харин их захгүй далаад тэнсээр л догшин давлгаа завийг нь зогсоор байсан ч тоосон шинжгүй дуулж л байна. Эзэн хаан Айтал Хэгмонд хамб дээр ирж нэгдлээ. Жүүдэд гуйч бас иржээ. Хэгмонд хаанд хандаж тэд хэрмийн бэхлэлтийг чангатгаж байгаа ч зарим хан хэрмийг засаж чадахгүй байх шиг байна. Нурж унахад бэлэн болсон. Тиймээс дуршуул тавьж ажиглая. Цэрэг айрмаа өргөдгөе л гэж байна. Айтал хаан нэртэй л болохоос бүх эрх мэдэл энэ нөхрийн гартал байх шиг л байна да. Локи далайн шуурганд хөөгдөн явсаар хаачим нэгэн их газарт иржээ. Мань ирж хатаж төхөж шүү. Ямар ч байсан амны цангаагаа тайлаад бас гал түлж дулаацаад авлаа. Дараа нь шинэ газартаагаа танилцахаар шийдэн мацаж Хясаны ороод гарan хартал өргөн уудам цэлгэр сайхан нутаг байлаа. Үбэгийн эхнэр болох Маргарет гэгч Торви дээр ирээд лагерта алдаа гаргаж Харалд хааныг алдаж явууллаа. Түүнд итгэж болохгүй ич гэх шиг гачин юм яриад л байна. Бас нэг эсрэгүү гарч ирэх нүдэ. Локи нэгэн хүрхрээний доор ирэхэд Локи бурхны дүрс үзэгдэхэд тэр би бурхтын өлгийн нутаг Асгардад ирж гэжгээд инээлээ. Айвор шинэ бүтээл хийлгэжээ ах нартаа харууллаа түүнийг. Баахан төмрөөр хөлөө дангинтл хүлчгээ зогсож бас хурхан алхах айдаад л байна. Харалд хаан Астридыг дагуулan нутагтаа ирлээ. Ард иргэд нь ганган гизэгтийг сүр дуулаантай угтаж ав. Манай хүн чих хайрамтай хамт дайнд ялж дархан цолоо мандууллаа гэдэл цээжэд элдэж Астридыг хатны суудалд суулгалаа. Ясгүй айвар дээр нэгэн үдсгэлэнтэй бүсгүй ирж уулзлаа. Өөртөө итгэлтэй. Ирэмгий байдал нь манай хүний сэтгэлийг татав бололтой. Юугүй л үнсэлцээд авлаа. Даанч мань хүн асуудалтай л та. Энэ мөчид хаан Айтал хамб Хэгмонд хоёр викингчүүдийн хамгаалалт сул байгааг мэдрэн цэргүүдийн хамт дайран оров. Гисэн ч энэ занг байж таарлаа. Английн цэргүүдийг хашиж аваад хядаж гарлаа. Ясгүй айврын янзын санаа л байж л дээ. Харавхыг нь харваж, жадлахыг нь жадлаж, шатаахыг нь шатааж, завчхыг нь завчиж, англи цэргүүдээр овоо босгох нь холгүй юм боллоо. Хунтаж Альфред эгээтэй л алуулчихсангүй. Эцгийн хамт араачул амь зулбав. Яг энэ үед цагаан морьтой айвар сүртэй наргагүй давхан гарч ирээд одоо л алах юм байна да гэсэн чинь нам зохиолаад унтглаа чавсан. Түүнийг бүчин авсан дайсны цэргүүд рүү би бол ясгүй айвар. Та нар яагаад ч алж чадахгүй. Банд нар минь гэдэл саа гэж гарав. Яг энэ хэсгийг бол энэ цэргүүд байдгаа үзэж байгаа би ч хараад айхаад л байна. Үбэ гарч ирсэн ч түүнийг хамгаалахын оронд зүгээр л харж зогсов. Манай хүн ч ёстой л хуураа гэсэн тавьж байна да. Улаан үргэлжилж Хэгмонд хамб нилээн хідэн гарыг завчсаар айвар дээр ирэхэд болж байна штэ браво л гэж байна. Хөлөндөө харуулсан ч тоож байгаа ч юм алга. Нохоо гахаа шиг тулалцсны эцэст Айтал том хүү Хэгмонд хамб хоёр шархтан цэргүүдэд дагуулan цухтав. Энэ тулаан болсон шөнө Үбэ цэрэг хоёр тэдэнтэй хэлэлцээр хийхээр очлоо. Хаан тэднээс ялчгаад яагаад явахгүй байгаа юм гэж асуухад бид хүн бүртээ дайтаад баймааргүй байна. Амлсан газар нутгаа авмаар байна гэхэд хаан юм хэлсэнгүй. Бүр зодоод доромжлоод буцаалаа. Тэднийг буцан ирэхэд айвар нилээн дургуйлхан хөөхөн хитэн хортоо өг шидээд л авлаа. Хоёр ах нь хэлэх үггүй дэмий ил хумсаа оролдож байснаа Үбэ би чиний ах. Чи намайг захирахгүй ухааны юм ярихад хамт тулалдмааргүй байвал зайлаачтэй гэд хөөж гаргав. Гомдолд тэсэн Үбэ Катигатын зүг буцахаар болсон бол эцсийн мөчд цэрэг айвартай хамт үлдэх шийдвэр гаргалаа. Бьорн хаалбтан хоёрын аялал үргэлжилсээр удаан явсны эцэст газар дундын тэнгис рүү орж ирлээ. Шинэ газар нутаг, шинэ улс гүрэнд ирлээ. Би Ромд очимоор байна гэхэд газарчин Ром одоо мөхсөн. Тэрний оронд Сицил гэгч арал руу явсан дээрээ л гэж байна. Ялагдал амссан Айтал хаан бүгдээрээ ухрыг ахиж хүн хүч цуглуулад иртэл энэ хэд Йоркд байж л байг гэсэн ч Хэгмонд хамб үгүй би зөгнөл харсан. Тэднийг бүгдийг нь хороож юу ч үгүй болгож байгаа хоёр хүнийг харсан. Тэдний хоол хүнс ус ундыг нь таслан өлбөрж өгтөл нь бүслэлт хийгээж хааныг ятхан зөвшөөрүүллээ. Шовдрлогдсон Үбэ гэртээ буцаж ирлээ. Одоо тэр аав ээж дүүнраасаа ч салжээ. Торви лагерта хоёрт болсон зүйлсийг хэлж би айврын эсрэг дайн өдөмөр байна гэхэд лагерта би чамд туслая. Харин чи Харалд хаантай тулалдахад минь тусал гэд хундаг тулгалаа.
Үүнд нь Торби тааламжтай хандсангүй. Бьорны гэртэл түүнд тийм ч их найдах хэрэггүй л гэж байна. Өвбегийн эхнэрч бас Лагерта биш, чи Категатыг захирах хэрэгтэй гэж хурган хор хутгалаа. Йорк хотод үлдсэн викингчүүд ан хийж байхад Английн зэргүүд довтлон хөнөв. Манайхан ер нь л хоол хүнсгүй болж тахал хүртэл гараад амжижээ. Ганц тансаг байгаа хүн нь мань Айвар л байна да. Вицергч түнд юм хэлж чадхаа байж Айвар бүр ахыгаа нохоо болгож доромжлоотглоо. Нөгөө Өвбегийн эхнэр Маргарит хор хутган элдв юм ярьж байхад нь Лагерта гарч ирээд чи надаас урвж болно. Гэхдээ боол байсан хүн эрхчлөөтэй болсон. Надад баярлвал сайнсан гэж жижигрүүллээ. Айдалвүл Паны цэргүүд дээр Нортумбриагаас нэмэлт хүч ирж нэгдлээ. Жүтгэрийн үр удамд бурхтын уур хилэнг мэдрүүлэх юм байх. Дийлдэшгүй Бьорн ба түүний нөхөд Сицилийн аралд газардаад худалдаачны дүрээр хотод орж ирэв. Хотын захирагч нь Бьорныг гиндүүлэх гэснээ ялагдаж бандсандаа зочноор хүлээж авлаа. Өмнө нь ч бас энд викингчүүд ирж байж Бьорны нөхдүүдийг хувийн бие хамгаалагчаа болгоё гэхэд манай хүн зөвшөөрлөө. Лагерта зүнч дээр ирээд хүүтэйгээ дахиж уулзах уу гэж асуухад зүнч тийм ээ. Гэхдээ аимшигтэй нөхцөл байдалд уулзна. Аюул ойрхон ирж байна. Бэлтгэлтэй байгээд нарийн ширээнийг нь хэлсэнгүй. Энэ Сицил хотын захирагч нь хууль ёсны эрх мэдэлтэй хүн биш гэдгийг мэдсэн Бьорн хамгийн нэр хүндтэй удирдагч болох Зедад аллах гэгчийг сонирхож эхэллээ. Тэрнтэй уулзч үзмээр байна л гэж байна. Бидний бүслэлт амжилттай болж байна. Одоо л довтлох цаг гэж Айдалвүлбийг хэлэхэд Хэгмунд хамт эсэргүүцэж болоогүй. Тэднийг улам их дарчлаан бүгдийг нь үлбэрж өгөхийг хүлээх хэрэгтэй гэж хааныг хэлэгнүүллээ. Чи надаас өөрийгөө илүү гэж бодоо юм нусан дарцаг минь. Би хаан чин шүү гэж ирээд л сүртэй байна да. Харин энэ үед Ясгүй Айвар өгсөн хүмүүсийн зогцыг шатааж байгаа дүр эсгэж ямар нэгэн төлөвлөгөө боловсруулсан бололтой. Зав урлаач Флокиман шинэ газар нутагтайгаа танилцж бурханд залбирч йог бясалгал хийсний эцэст энэ диваажинд ганцаар байхын оронд бусад хүмүүсийг өрн авчирч шинэ хот суурин босгох шийдвэр гарган цаар болж дахин завныхаа далбааг дэлгэлээ. Нутагтаа буцан ирсэн Харалт хаан хатан Астрид хоёр хурим хийж байна. Ганган эзэгт Харалт жарга байхгүй бол хийнцэр байна шүү. Бьорн маань хотын захирагч дээр очоод Зедад аллахтай уулзуулж өгөөч гэхэд зөвшөөрсөнгүй. Харин хажуунаас нь энэ эмэгтэй ятгаж зөвшөөрүүллээ. Хаан Айдалвүлб дээр нэгэн цэрэг ирж умардынхан бүгд зүхтчихж хинч алга завинч ор сургахгүй болж гэж хэлснээр англичууд Йорк хот руу орж очив. Хоёр морь 20 харахнаас өөр юу ч байсангүй. Йоркийг дайснаас чөлөөллөө гэж хөөрсөн хаан баяр ёслол хий хэмээн цэргүүд нь баярлалдаж байхад манайхан хотын муу усны хоолоогоор дамжин дайралт хийв. Энэ Айварч эцгээсээ тутахгүй ухаантай байна шүү. Дүрмийн дагуу зэрлэг хядлага боллоо. Айдалвүлб хаан Вицерк хоёрын дунд нэгийн эсрэг нэг болж Вицеркийн баруун гарын шулуун цохилт жинтэй тусч хаан нокаутанд орлоо. Хунтаж Альфред харин энэ авраг эрд бараг алуулах гэж байхад ах нь ирж амийг нь аварв. Хэгмунд хамт мориноосоо унаж мөн л алуулах гэж байхад нь Айвар тулааныг зогсоож тэр бол явган байх учиргүй агуу тулаанч байна. Тиймээс морь өг гэж тушаасан учир нэг хурим мөр авчирч өгөөд тулааныг эхлүүллээ. Манай Айварын эрх мэдэл бүр дийлдэгэ байжээ. Гисэн ч хамт Хэгмунд дахиад л мориноосоо унаж амьдараа баригдлаа. Бьорн гой ч бүр тэмээ унчихсан элсэн цөлөөр аялаж байна. Эр хүн завж хөлөглөн тэмээч унана гэж. Англичууд саяын тулаанаар тун их хохирол амсжээ. Айдалвүлб Альфред хоёр араачууг амьд гарч хоорондоо буцаж ирэв. Хаан бүр шалдаа буужээ. Өөлж унжаад бөөн юм болж. Бьорн тэргүүтнүүд явсаар эцэст нь нэг юм зорьсон газраа хүрч Зедад аллахтай уулзлаа. Түүнтэй хамт Хаалбтан тэнүүлч ирж Сендрик хоёр хамт иржээ. Зедад аллах гэгч Бьорн зочломтгой хандаж худалдаа арилжаа хийж үслэг идэл авах сонирхолтой байгаагаа хэллээ. Хотын захирагч Эфимус харин айдастайнүүдээр Зедад руу хараад нэг л хулжаад л байна да. Энэ үед Флокиман Категатад буцан ирж хүн болгон гайхан хүлээж авлаа. Лагерта дээр очоод би энд ирсэндээ итгэж чадахгүй байна. Надад их зүйл тохиолдлоо хэмээн ярих үед Үбэ орж ирлээ. Тэдэнд хандаж Флоки бурхад намайг хачирхалтай их газарт хүргэсэн. Тэнд хинч байхгүй. Зөвхөн бурхад л оршдог гэлтэй. Тэр сайхан нутагт ганцаар байх нь утгагүй. Тиймээс бурхадад үнэнчээр итгэгч нартай хуваалцмаар байна гэхэд Лагерта чи миний дайчдыг надаас салгах гээ юу гэд яоцгүй байна. Үргэлжлүүлэн би бол энэ газрын хатан хаан. Харалт хаан тэргүүднүүд санаархаж байгаа энэ үед дайчтай явуулахыг яасан зөвшөөрөхгүй гэж хориглов. Бьорн Хаалбтан хоёр ч бүр чийлэрч байна дөө. Зедад тэдэнд бэлэг илгээж байна. Мань хүн өөрөө харин энэ эмэгтэйтэй зүгээргүй бололтой.
Бас захирагч Ефемус баривчлагджээ. Өглөө нь нилээн бүрзээлтэй сэрсэн Бьорнд хандаж хаалбатан миний бэлэг эмэгтэй хүн биш байсан л гэж байна. Нөгөө Флоки ч хүмүүсийг ятгаад эхэлжээ. Сонгуулийн сурталчилгаа итайл нөгөө газараа магтаж байна. Олуула байх албагүй. Тэнд очивол ёстой нэр янзын л гэж байна. Торвигийн том хүү гүтрүүм түүнтэй явах бодолтой байх ба ээж нь үүнд дургуйлгаж Флоки солиотой гэж хориглосон ч явдгаараа явна гэд ууралж л байна. Айвар англичуудын үлдсэн хүчийг хяар зохиё гэхэд вицээр шаардлагагүй. Одоо бид Категатад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Лагерта Үбэ хоёрыг хороогоод Бьорныг ирэхээс өмнө чи хаан болох ёстой гэхэд Айвар санал нэгдэж Харалт хаантай хамсаатан болохоор шийдэн хэсэг зэрэг үлдээгээд нутаг буцнаа л гэж байна. Нөгөө хамп Хэгмүнд дөнгөлүүлжээ. Бурхандаа мөргсөөр л. Айвар түүн дээр очоод би бурхтын тааллаар амьдардаг. Бүгдийн эцэг бол Один. Чи надаас айдаггүй гэхэд би буруу номтноос хизээч айхгүй. Айвар хариуд нь жинхэнэ бурхныг хар. Бидэнтэй аян замд гар гэж хэллээ. Захирагч Ефемус Зедадын гараас мултран зүгтсэн учраас түүнийг харгалзаж байсан хүмүүсийн толгойг завчихыг нь харсан хаалбатан хоёулаа тийм ч сайн бие хамгаалагчд биш бололтой гэж хэлв. Аргагүй л дээ 2 хүүхэн бэлэг болгож өгөөд тэр оогоор нь ажил ургуулчих байгаа хойно. Флоки дээр Үбэ ирж уулзлаа. Та Айварт багаас нь л сайн хандсан. Бид хоёр эвлэрхээргүй түнжин хагарсан. Хожим дайтах өдөр ирэх нь гарцаагүй. Та үнэхээр бурхтын нутгийг олсон хэрэггүй гэхэд би яагаад худлаа хэлнэ гэж Флоки хариуллаа. Бьорн хаалбатан хоёр нэг л их найрлаж наадмалсан хүмүүст л байна. Халуун орны тансаг хоол шүү гэхэд манай хоёр амаа олохгүй идэж гарлаа. Тэгсэн энэ хоол нь нөгөө захирагч Ефемусийн мах байдаг ч байх шиг. Энэ хүүхэн л нэлээд хор хутгаж мэдхээр байна да. Бьорн ч үүнийг анзаарах шиг л боллоо. Флокитэй хамт бурхтын нутагт очих хүмүүс цуглжээ. Манай хүн цусаараа адис хүртээгээд байгаа юм уу? Яагаад ч байгаа юм. Аян замд гарах бэлтгэлээ базаа. Нууцыг чанд хадгал. Би заваа бэлтгэхээр явлаа. 9 өдрийн дараа хөдлөе гэж даалгалаа. Айвар Вицерк хоёрын арим нутгийн зүг хөдөлжээ. Хамблам Хэгмүнд ч бас тэдэнтэй нэгдэжээ. Харин элсэн цөлд байгаа Бьорн хаалбатан хоёрт аюул ойртож ирсэн мэдрэгдэж байгаа бололтой. Яг энэ үед Зедадын хүмүүс манай гурвыг барьж авав. Элсэн шуурга ойртон ирж бүх харсан өнөө хүүхэн эднийг хөнөө гэж тушаахад Бьорн амжин хөдөлж элсэн шуургыг далимдуулан тэмээ унаад цугтаж чадлаа. Ганган гэзэгт Харалт хаан хатан Астрид хоёр дурлалдаа шатаад сүрхий байх үед нь Айвар армаа дагуулan хурж ирлээ. Хэгмүнд хамбч хэцүүхэн байдалтай байна да. Харалт хаанд хандаж би Үбэтэй тангараг тасарсан учраас энд ирлээ. Бид чамтай хамт Категат руу дайрна. Би хаан болно. Гэхдээ хэр удаажтэй ирэмдэг амтай. Харин намайг үгсний дараа чи хаан бол гэж хөөхөн залтай үг хэлээд Хэгмүнд хамбыг оруулж ирэв. Энэ хүн бол агуу дайчин. Тиймээс тэрнийг хүндэлж байна. Тэр бидэнтэй хамт тулалдана гэхэд Хэгмүнд Есүс бурхан л намайг захарна энтэр гэж солиотой юм ярьж байгаад Айварт өстүүллээ. Гэсэн ч бурханыхаа тухай элдвийн зүйлсийг ярьсаар л байв. Ялагдл хүлээж шалдаа буусан хаан Айтэлвүл Физикстэй хааны ордондоо буцан иржээ. Хунтаж Альфред Эгбертийн шарил дээр очиод манай эрс дахиад л ялагдлаа. Цаашид хэрхэх вэ гэж асуун залбираад танд амлалт өгье. Хэрвээ ертөнцийн эзэн ивэж би хаан болвол энэ улсынхаа төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэдгээ тангаргаллаа. Чөмгөө дундартал гэдэг чинь нэг хүний үгтэй төстэй л байна шүү. Ясгүй Айвар Хэгмүнд хамбын элдийг авчээ. Халимыг ганц л завчиж байгааг харсан Харалт сайн зэвсэг тулааны талбайд давуу тал болдог. Жинхэнэ зориг чинь юу юм гэхэд Айвар өшөө авалт. Лагертаг дарчилган алж ээжийн хариуг авна. Категатын хаан ширээ огтхон ч надад хамаагүй гэж хазганан холдлоо. Флоки хүмүүсээ дагуулan аяндаа гарахад бэлэн болсон үед нь Лагерта тэд рүү хурж ирэв. Торвигийн хүү гүтрүү мурвсан байж. Тэр Флокид хандаж таны хэлсэн газар дайн тулаан байхгүй. Гэтэл миний эцэг Ярл Бьорк намайг балхаалаад хүлээж байгаа. Тиймээс би эцэгтэйгээ уулзахын тулд тулааны талбарт үхэх ёстой л гэж байна. Флоки Лагертад хандаж би харанхуй нүхэнд хоригдохын оронд сэлэмний ир сүхний гарт амиа өгмөр байна гэхэд Лагерта би чамайг яаж хөнөөж чадах вүлээ Флоки минь гэд нөхдүүдийг явахыг нь зөвшөөрлөө. Үүнийг харсан Маргарет тэр ийм л сул дорой нүдэн дээр чинь батлагдлаа гэж Үбэд шургаад амжлаа. Ийхүү Флоки аян замдаа гарan шин нутаг руугаа хөдөллөө. Түүний багт олон ирчүүд байгаа ч энэ аюуд гэгч бүсгүй нилээн ухаалаг зоригтой үнэн ч шудрах хүн гэдэг нь илт байна. Флокиг үнэн ярьсан эсхийг мэдхийн тулд Лагерта биднийг явахыг зөвшөөрлөө л гэж байна. Айвар Хэгмүнд хамбад дээр ирж би ах дүүсийнхээ эсрэг дайнд мордох гэж байна. Чи надтай нэгд. Эсвэл амийг чинь хөнөөн чамайг бурхнаасаа уруу гэж хэлээгүй. Харин үзен яддаг буруу номтнуудаа багж болтугай цөөл. Би чам шиг хүчрэхэг агуу дайчин болохыг хүсдэг гэд ятгалаа. Энэ үед Весекст хаан гэр бүлийн хамт мөргөл үлдэх ба хунтаж Альфред гэнэ тухайн алдан онов.
Энэ бол бурхтын өгч буй гисгэл гэж айдалбал хаан хэлэхэд хатан жүүдэд өөр бодолтой байлаа. Би ганцаараа үлдэнэ гэд бүгдийг хөөлөө. Харалт хааны шинхэн гэргийн Астрид загас агнуурын завинд очиод Категат руу яаж явах хэр утгыг асуугаад ахлагчтай нь жич уулзаж Категатад байгаа нэг хүнд үг дайлгахаар боллоо. Флоки ба түүний нөхөд зорьсон газартаа иржээ. Гэвч нөхөд нь эн чинь чиний ярьсан шиг газар биш байна гэж ундууцахад ахаад хэдхэн өдөр алхана. Энд дөвхнөх их хэцүү. Та нар намайг харааж зүгэх байх. Гэхдээ эцэст нь надад талархна гэж хэллээ. Астрид нөгөө загасчин эртээ ирж уулзаад амлсан алт эрдэнэсээ өгөөд Лагертад дайралт 2 сарын дараа болно гэж хэлүүлэхээр болов. Загасчин эр харин алт мөнгнөөс илүү хүсээд тэрийгэ ч авлаа. Үүнийг нь харин нэг хүү харцглаа. Ингээд ч тэр хансангүй. Бусад загасчтанд ч бас Астридыг хүчрэх хэлв. Бэсекст Альфред хүү ухаан оржээ. Өөрийн эцэг болох Айдэлстаны сууж байсан Линцварны сүмд очиж шашны мөргөлхийг шийдвэр гаргаснаа ээждээ дуулгалаа. Айтал Вүлпийн том хүүч бас зэвсгийн эрдэмт шамдах ба хаан болох зорилго тавьжээ. Нөгөө эзэрхийлэгч загасчин эр Категатад ирж дайралт болох өдрийг Лагертад хэлснээр Айвор нэгдсэн гэдгийг мэдэж аваад дайнд бэлтгэх, ажилдаа орон армийг үүбэгээр удирдуулахар боллоо. Зүнчин хэлснээр энэ дайн викингчүүдийн ертөнцийг оронгоор нь эргүүлэх ёстой. Лагерта Маргареттай ганцаарчлан уулзаад анхааруулсаар байхад чи намайг үгүйсгэсээр байна. Хорт хэлээ амандаал байлга. Ахин ийм зүйл давтагдвал хэлийг чинь суглан шүү гэж байна. Ясгүй Айвор Хэгмунд хамбыг чирч авч ирээд шийдвэрээ одоо хэл. Зөвшөөрөхгүй бол ална гэд хутга тулгав. Хамб хариуд нь хутгийг нь гууж аваад далдагнаад байсан энэ нөхрийн хүзүүнд зоож орхиод Айвортой нэгдэхэр боллоо. Харин яг энэ мөчид элсэн зөлөөс амь зулбан гарсан Бьорн хаалбтан хоёр эрчүүдэд дагуулan Категатад ирж байна.